2025 оны 4 сарын 1-ний өдрээр Улсын их хурлын эдийн засгийн байнгын орон дээр Монгол банкны удирдлагатай холбоотой Монгол банк 7.4 их найдын алдагдaltaй ажилласан тухай мэдээллийг их хурлын гишүүд асуухад сангийн сайд Жавхлангийн хариулсан мэдээлэлээр үндэслэн Улсын их хурлын гишүүдэд болон Улсын их хурлын дарга амын байсанд зориулж энэхүү ярилцлагыг өгч байна. За сангийн сайд Жавхлан юу хийсэн гэхээр нэгдүгээр Монгол банкны бодлогын хүү 12% байгаа. Тэгээд Монгол банк 8 их найдын үнэт цаас гаргасан байгаа. Тэрнийхээ хүнд 1 их найдыг төлсөн гэж ийм 3 тоог хэлсэн. Үнэ. Тэгвэл сангийн сайд Жавхлангийн хэлж байгаа тайлбар нь өөрөө худлаа юм аа. Монгол улсад зээлийн хүү буухгүй байгаа үндсэн шалтгаан бол хадгаламжийн хүү. Банкуд хадгаламжийн хүүн дээр нэмэх нь өөрийнхөө үйл ажиллагааны зардал ашгаа нэмж байгаа зээлийн хүүг тогтоодог. За Монгол улсад хадгаламжийн хүү яагаад өндөр байдгийг гэхээр Монгол банкны бодлогын хүү нь өөрөө хадгаламжийн хүү болдог. Монгол банкны бодлогын хүү гэж юу юм гэхээр Монгол банк арилжааны банкнуудаас өрийн бичиг гаргаад авч байгаа зээлийн хүүг нь бодлогын хүү гэж байгаа. За тэгэхээр Жавхлангийн хэлсэн тоог би яг бодит үннээр нь зөв тайлбарлавал Монгол банк өнөөдөр 8 их найд төгрөгийн зээлийг арилжааны банкудаас жилийн 12% хүүтэй зээл авцсан байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө мөнгөний бодлого явуулдаг, төгрөг хэвлэдэг Монгол банк нь 8 их найд төгрөгийг жилийн 12% хүүтэй зээл авахаар арилжааны банкны хувьд хадгаламжийн хүн 12 ба түүнээс дээш болж хувираад тэгээд арилжааны банкуд нь 12 болон түүнээс дээш 17, 8 хүртэл хүүтэйгээр хадгаламж гэдэг нэртэй зээлийг иргэд хуулийн этгээдүүдээс аваад тэгээ өөрийнхөө үйл ажиллагааны зардал ашгаа нэмээд буцаагаад зээл олгохоор тэр нь жилийн 18-аас 24% болтол ийм өндөр зээлтэй болоод байгаа маа. Тэр улсын их хурлын гишүүд минь ойлгоод өгөөч. Энэ мөнгөний бодлого нэртэй. Тэгээ Монгол банкаар дамжуулаад өрийн бичиг, үнэт цаас гэдэг нэртэй өрийн бичиг гаргаад түүгээрээ бодлогын хүү гэдэг нэртэй хүүтэй зээлийг арилжааны банкуус авахулж байгаа үндсэн гол цаад санаа нь бол олон улсын валютын сан болон долларын эзэдийн Монгол улсад зээлийн хүүг өндөр байлгах, байнгын мөнгөний дутагдлалд оруулах, мөнгөний үн цэнийг унгаж, инфляцид өртүүлэх, долларын төрөлтэй харьцах ханшийг байнга чангалж төгрөгийн ханшийг унгаж явах гэсэн ийм неоколоничлын зорилготой тийм аргачлалаар хийсэн авчиас суулгацсан програм байт юм а Монгол банкаар дамжуулж хэрэглэдэг. Ер нь Монгол банкаар дамжуулж хэрэгжүүлж байгаа энэ Монгол банкны мөнгөний бодлого гэдэг одоо шууд та нар утгаар нь ойлгоо. Энэ бол олон улсын валютын сангаар дамжуулж долларын эзэдийн хийж байгаа шинэ колоничлол. Тэрний үндсэн аргачлал нь монголчуудыг мөнгөгүй байлгах, олж байгаа мөнгө нь өндөр хүүтэй олдох. Тэгээд тэрийг монголчууд төлж чадахгүй бүгдээрээ өрөнд ороод эх орноо тэднэрт барьцаанд нь тавьж алдах, барьж барьсан бүтээсэн бүх байшин барилга хөрөнгөө банкудаар дамжуулан тэдний мэдэлд алдах. Одоо байгаа эрчим хүчний систем, улсын систем гэхэд бүх ард түмэн хэрэгтэй бүтцүүдээ бүгдийг арилжааны банкуд болон банк санхүүгийн байгууллагуудаар дамжуулаад долларын эзэд алдах ийм хорон неоколоничлын бодлого хэрэгжиж явдгийг үүнийг ойлгодоггүй гар хөлөнд болсон хүмүүс нь одоогийн Монгол банкны ерөнхийлөгч Тавгсөрн сангийн сайд Жавхлан битээ. Энэний өмнө тэр Чимдийн Хүрэлбаатар байсан юм а. Ийм хүмүүсийг л би эсэргүүцээд тэгээд тайлбарлаад яд юм а. Их хурлын гишүүд минь та нар ингээд жижиг сажиг ховжив сенсац хөөцөлтгийн оронд хамгийн чухал асуудал чинь сая 4 сая 1-ний өдрийн улсын их хурлын эдийн засгийн байнгын орон дээр яригдахад тэрийг анхаарч байгаа улсын их хурлын нэгж гишүүн алга. Энэ монголчууд чи яагаад өндөр хүүтэй зээлийн мөжлөгөнд өртөөд дампуураад байгаа компаниуд нь ард түмэн яагаад өөдлөхгүй байгаа, эдийн засаг нь яагаад өөдлөхгүй байгаа, яагаад байнга өр нэмэгдээд байгаа гэдэг чинь нөөсөө үндсэн цааш шалтгаан нь монголчуудыг мөнгөгүй байлгах, Монгол банкаар дамжуулж хэрэгжиж байгаа энэ саяны алхам юм аа. Тэгэхээр Монгол банк өнөөдөр 8 их найд төгрөгийг зах зээлээс татаад авчна гэдэг чинь тэгээд дээр нь тэрэн дээр нь 12% хүү төлөөд авчна гэдэг чинь бол тэр 8 их найд төгрөг нэгдүгээрт эдийн засгийн төлөлт болж зах зээлд орсон бол хоёрдугаарт ямар ч зээлийн хүүгүүгээр зүгээр зээл олгосны жилийн 2.3% хураамж шимтгэлтэйгээр зах зээлд орсон бол нийт одоо Монголд банкны системд олгогдоод байгаа зээл за нэг 50 эдийн их найд юм шиг байгаа. Би сүүлийн стат харсангүй.
энэ дээр тэр 8 энтгийг нэмээд дээр нь заавал байх нөөцөнтэйгээ татцсан байж байгаа 70 их 80 төгрөгийг монголчуудад өнөөдөр жилийн 3-аас итэхгүй хувийн хүүтэй зээл өгөх юм бол яаж манай эдийн засаг босч ирэх үү? Тэгэхээр их хурлын гишүүд минь та нар нэг зүгээр ердийн хар ухаанаар нэг сайн бодоод үзээч. Наа жавхлын энэ төр чин инфляцтай тэмцэхэд бол Монгол банк ингэ тайлбарлалт юм аа. Монгол банкны албан ёсны сайтн дээр яг инфляц гэж юу юм, Монгол банкны бодлогын хүү гэж үнэт цаас гэж юу юм гээд бүр тарих угаасан яг хийж байгаа алхмынхаа эсрэг тайлбар байж байгаа. Та нар яг тэрнийх нь эсрэгээр ойлгочихоо. Инфляц гэдэг бол барааны үнийн өсөлт. Барааны үнийн өсөлт юм уу, үйлчлэгээний үнийн өсөлт юунаас бий болдё? Санхүүгийн өртгөөс. Санхүүгийн өртөг гэдэг нь юу юм? Зээлийн хүү, татвар, ханшийн алдагдал, авилгал дөрөв. Тэгэхээр зээлийн хүү байхгүй болох, татварыг ашигаас авдаг, өхөн олсон ашигаас авдаг болох, авилгал байхгүй, ханшийн алдагдал байхгүй болсон тохиолдолд ямар ч инфляц байхгүй болно. Тэгэхээр өөрсдөө албаар өндөр хүүтэй зээлтэй ханшийн алдагдлын банк долларын хэсэг жилийн 10-аас дээш хувьтай байлгадаг болгож инфляцийг бий болгочоод тэгээд тэрнтэйгээ тэмцэж чинь гэж энэ худлаа ярьдаг энэ монетист номлолоор тарих угаадаг. Тэрийг хэрэгжүүлдэг хүмүүс нь ийм энэнд нь мухраар итгэцсэн ийм одоо шашны зүтгэлтийн юм шиг монетист номлын зүтгэлтийн сангийн сая жавхлын энэ шиг хүмүүс Монгол банкны тавгсан шиг хүмүүс байд юм аа. Тэгэхээр их хурлын 125 гишүүн, үлдсэн 125 гишүүн хамгийн чухал энэ юм та нар анхаараач. Хэрвээ энийг бид нар шийдэхгүй бол энэ 14 мега төсөл гинөө тэр янз бүрийн одоо ураны төсөл гинөө бүх санхүүгийн загвар нь орж ирсэн доллар болгоно өөрөө 20% хүүтэй төгрөг болж хувирдаг. Тэндээс нь Монгол банк нь буцаагаад ингээд өөртөө хүү төлөө татаад авчдаг. Энэ загвараар явсаар байгаад бид нар улам дордож, улам их орноо алдаж, улам баялгаа алдаж, улам ард түмэн өрөнд орж компаниудад дампуурхаас биш хизээж өөдлөхгүй. Би үл их хурлын гишүүдэд онцгойлон энэхүү одоо ярилцлага мэдээллийг та нарт зориулж өгч байгаамаа. Та нар зүгээр нэг бодоод та нар өөрсдөө бүгд бизнес хийж өгөрдөг хүмүүс байж байгаа. Та нар барааныхаа одоо үйлдвэрлэдэг барааныхаа үнийг яад тогтоод ус дулаан цахилгааныхаа үн дээр нэмэх нь тэр санхүүгийн өртөг буюу хэдэн хувийн хүүтэй зээлтэй байгаа. Хэдэн хувийн татвар төлөөд байгаа. Тэгээ ханшийн алдагдлал тухайн жилдээ хэдэн хувь эрдийн тааны бизнес дээр. Дээр нь хэдэн хувийн авилгал төлдөг ингээд. Энийг зөвхөн тоосч үжээ та нар барааны үнэ тогтоодог штэ. Тэгэж наад Монгол банк шал худлаа тайлбарладаг, сангийн сая жавхлан чинь худлаа тайлбарлаад байгаамаа. Та нар ийм монетарист бодлогоор худлаа тайлбарладаг хүмүүсээр мөнгө санхүүгээ бариулж байгаа цагт 126 гишүүн байна уу, 200 байна уу, 76 байна уу, 55 байна уу, Монгол улсын ерөнхийлөгчид нэрлэгдэнэ үү, үндэсний аюулгүй эдийн зөвлөлийн 3 гишүүн тэгээд өөрсдөө янз бүрийн хамгаалалт аваад их тэнгэрт амьдрын уу хамаагүй. Нэг ч юм чи өөдлөхгүй шүү. Би бүр та нарт үндсэн оншиж хийж өгье. Одоо би олон жил тайлбарлаад хүмүүс гайхаад байдаг гэсэн чи сангийн сая жавхлан ашгүй хэллээ. Монгол банк 8 их 80-ыг зээл авцсан байна. Тэрэндээ нэг их 80-ыг хүүг төлцсөн байна гэд. Тэгээ өөртөө болохоор тэр зээл авсан өрийн бичгээ үнэт цаас гэж худлаа тайлбарладаг. Зээл авсан зээлийнхаа хүүг болохоор бодлогын хүүг худлаа тайлбарлалт юм а. Та нар эрүүл ухаанаар бодоод үзээрэй. За их хурлын гишүүд минь сайн анхаараарай. Энийг засаж чадсан улс төрч улс төрийн намууд цаашаа улс орноо авч гарахаас биш. Энийг хийхгүй бол та нар солигдоод дараагийн хүмүүст хэрэг төвөгтэй оролдоод хэрүүл урлаар энэ улс чинь дуусна шүү. Сайн анхаараарай. Их хурлын гишүүдэд та нар зэрүүлж энэ мэдээллийг хийлээ шүү.